Галзуу анимашн сувагтаа тавтай морил. Хэдүүлээ Winner Lose үргэлжлүүлцгээе. Энэ галзуу хөрхэн анимашныг та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар Unitel-ийн дараа төлбөрт Plusbox хамтран ажиллаж байна. Хэрэв та Unitel-ийн үржилсэн төлбөрт дугаар барьдаг бол дараа төлбөрт Plusbox-ыг санал болгоё. Та датагаа илүү ашиглаад утсаар нээгэх ярьдгүй байлаа гэж бодъё л доо. Тэгвэл өөрийнхөө хэрэглэн тохируулаад хүсснээрээ багцаа бүтээж болдог. Бүр ярианы ирэхгүй. Зөвхөн датагаа тултал нь авна гэд зохиож болно гэсэн үг. Тэгвэл мөнгөнд чинь хэмнэлттэй, ашиглахад чинь амар. Яаж вэ гэвэл Unitel app татаад дугаараа оруулж нэвтрээд л болоо. Та нар маань галзуу анимашн сувгаа сабаа дараагүй бол сабаа, дарцсан бол лайк дарж дэмжээрэй. Ингээд энэ галзуу хөрхэн анимашны part 2-ын тайлбараа эхлүүлье. Рошл охин тоглолт болох өглөө урам зориг дүүрэн сэрж байгаагаар анимашны 3 дугаар анги эхэлнэ. Рошл өнөөдрийн тоглолтод бүх хүчээ дайчлана гэж хатуу шийдэж, тиймээс нойрмог ээжигээс сэрэж тоглолт руугаа явахыг яарууллаа. Тэр бүхэл хариуцлагатай эгчийн ёсоор дүүд нь хэрэгтэй бүхнийг авсан эсхийг ээжээсээ лавлана. Аврагын төлөөх тоглолт болоход 7 хоног дутуу байлаа. Рошл охин хичээлийнхээ зав зайгаар стадионы дэрэгдэх дэлгүүрт цагийн ажил хийж мөнгө цуглуулна. Тэр үйлчлүүлэгч бүхэндээ чин сэтгэлээсээ хандаж гарын мөнгөө яс цуглуулдаг. Ийхүү шаргуу ажиллаж байхдаа Рошл өөрийгөө амжилттай яваа бизнес вумен болсноор төсөөлнө. Удалгүй багийн дасгалжуулагч нь ирээд тоглолт эхлэх гэж байгаа учраас хурдан ирж бие халахыг сануулсан ч Рошлийн дэлгүүрийн менежер нь ирээгүй байсан учраас тэр дэлгүүрээ орхиж явж чаддаггүй. Хэдийгээр тэр талбай руугаа гарахыг тиссэн ядан хүлээж байсан ч анхаарлаа сарниулалгүй бүхнийг анзаарч хулгай зэлгийг гарахаас урьдчилан сэргийлж байдаг. За ингэ тууштай зүтгэсний эцэст Рошл эх жил багтаа тоглоход шаардлагатай мөнгөө өөрийнх нь хүчээр цуглуулж чаджээ. Үүндээ сэтгэл нь хөдөлж баярлсан Рошл охин талбайд гараад үзүүлж өгнө. Тэр хамгийн сайнараа тоглож багтаа ялалт авчрахын төлөө бүхнийг хийдэг. Тоглолтын төгсгөлд тэрнийг шийдвэрлэх бомбыг Кай амжилттай барьж авсны дараа Рошл охин баярлсандаа хамгийн түрүүнд үзэгчдийн дунд сууж байсан ээж рүүгээ гүйдэг. Гэвч ээж нь утсаа авахад тэрнийг ерөөсөө анзаарахгүй байлаа. Урам нь хугарсан Рошл охин найзууд руугаа очиж тэдэнтэй хамт ялалтын баяраа тэмдэглэлээ. Гэвч охины баяр удаан үргэлжилсэнгүй. Дасгалжуулагчийг ялалтын дараах үгээ хэлж байх зуур газарт сууж байсан Рошл охин пүүз нь урагдсан байгааг гэнэт анзаардаг. Тэдний уулзалтын дараа дасгалжуулагч багийн гишүүдийн эцэг эхийн хурал зарлжээ. Рошл энэ талаар ээжтэй хэлэх гэсэн боловч ээж нь утсаар яриад өөрийг нь анзаардгүй. Арга барсан Рошл охин өөрөө эцэг эхийн хуралд суухаар болдог. Тэгсэн тэр хурлаар багийн гишүүний хураамж эх жилээс нэмэгдэх болсон гэдгийг олж мэднэ. Тэд эрх улирлаас илүү олон аялан тоглолт хийх болсон гэдгийг дасгалжуулагч нь тайлбарлаад төлбөрөө энэ 7 хоногт багтааж өгөхийг хүсдэг. Ирэх жилийн багийн гишүүний хураамж $1600 болсныг сонссон Рошл охин хүнд цохилтод орлоо. Тэр багийн гишүүний хураамжаа цуглуулах гэж үхэн хатан ажилласан ч тэр мөнгө нь одоо дутхан тодорхой боллоо. Үүнээс гадна зөрүү мөнгийг нь энэ 7 хоногт багтааж олох ямар ч боломжгүй гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Гэвч нэг нь мдээгүй ээж нь тоглолтоос буцах замдаа охиноо амаа олохгүй магтана. Харин Рошл охин зам зуур хуримтлалынхаа апыг ширтсээр явна. Охинд багийн хураамжаа төлөхтөн $600 дутаж байлаа. Тэгсэн ээж нь охиндоо гинтийн бэлэг барьж цоош нь пүүз авсан гэдгээ хэлдэг. Охин энийг хараад ихэндээ баярлсан ч дараа нь санаан зовж эхэллээ. Учир нь ээж нь онлайнаар дахиж худалдаа хийж мөнгөө дэмий юмд өргөхгүй гэсэн амлалтаа зөрчсөн болохыг тэр ойлгоно. Тэгэд ээжигээ мөнгөгүй болсон гэдгийг ухаарсан Рошл охин төлбөрийнхөө талаар ээжтэй хэлж санааг нь зовоохгүй байгаар шийддэг. Гэвч энэ нь Рошл охиныг бүрж тавгүйцүүлнэ. Тэгэд тэд замаараа Рошлийн найз Лориг аваад хөдлөлөө. Рошл Лорид шинэ пүүзтэй болсон тухайгаа хэлэхэд цаадхан толгой дохиж "Тийм байна лээ. Би үзчихсэн" гэж хэллээ. Тэгсэн ээж нь Рошлд пүүз бэлэглэхдээ тэрний бичлэгийг хийж сошиал хаягта постлсон байж. Рошл үүнд ничнэ. Тэгэд Рошл гэр бүлийнхэн тэрийг хачааг өөрдөггүй. Бүр жаахан хүүхэд байсан бол ямар гоё вэ гэж боддог. Гэвч энэ бодол нь удаан үргэлжилсэнгүй. Тэр 7 хоногт багтааж $600 олох ёстой. Энэ үеэр ангийнх нь хүүхэд Рошл дээр ирээд цаг нь тулчихсан даалгавраа хийхтэн туслуул $50 өгье гэж санал тавилаа. Мөнгөний хэрэгцээтэй байсан Рошл ч зөвшөөрнө. Тэгсэн нөгөө хүү бусад сурагчдад энэ тухай хэлснээр мөнгө төлж Рошлоор даалгавар хийх гэсэн сурагчид тэрэн дээр араасаа ирэх боллоо. Рошл ихэндээ сандарсан ч ийм аргаар багийн гишүүний хураамжаа төлж болох юм байна гэж боддог.
Гэвч удалгүй Рошел охин ачааллаа дийлхэ болж эхэллээ. Гэвч мөнгөө цуглуулахаар сэтгэл шулуутсан охин даалгавруудыг хийсээр л байлаа. Удалгүй ангийн найз Том нь ирээд шалгалтан дээр хуулуулж туслахыг гуйлаа. Хэдийгээр энэ нь эрсдэлтэй гэдгийг Рошел мэдэж байсан ч санал болгосон мөнгнөөс нь бууцаж чадсангүй. Шалгалтан дээр миний ард суугаарай гэж хэлнэ. Тэгсэн яг шалгалтын үеэр Кай Томоос төрүүлээд Рошлийн ард суучихжээ. Аргагүй болсон Том Кайын арын игнэнд суулаа. Ингээд шалгалтын туршид Рошел Томд шалгалтын хариуг дамжуулах гэж нэлээд зүдэрдэг. Эцэст нь аргаа барсан Рошел шалгалтын тестийн үлдсэн хариунуудыг цаасан дээр бичээд Кайд Томд дамжуулаад өгөөч гэж хэлээд атгуулжээ. Гэвч яг тэр үед нь Фрэнк багш тэднийг бариад авна. Ингээд асуудал дээгдлээ. Ээж нь Рошелыг загнаж яагаад шалгалтын үеэр хуулсан гэж асуухад Рошелж би хуулаагүй зүгээр л найздаа тусалж байсан гэж гүрийн. Ээж нь тайвширч Рошелыг үннээ хэлсэн чинь сайн байна гэж магтахад Рошел охин дотроо дутуу үлдсэн төлбөрөө одоо л хэлье гэж бодлоо. Гэвч ээж нь төрүүлээд нэг зүйлийг хэлсэн нь Рошелыг гацааж орхино. Юу гэвэл ээж нь ажлаасаа гараад контент креатор болохоор шийдсэн байж. Энийг сонсож цочирдсан Рошел та ийм чухал асуудлыг яагаад надтай зөвлөлдөлгүй шийдсэн бэ гэж асуухад ээж нь энэ дугаа насанд хүрсэн ганц хүн нь би. Харин чи дуугүй л намайг дэмжиж явж бай гэж хайхрамжгүйхэн хариулна. Үүнд нь Рошел охин гомдлоо. Тиймээс урдынх шиг ээжтэйгээ маргалдсангүй дуугүй л яваад өгдөг. Өрөөнд орсон хойно Рошел үлдсэн мөнгөө яаж олох вэ гэж толгоогоо гашилгаж эхэлнэ. Тэгээд шинэ пүүзээ $200 зархаар шийдлээ. Тэгсэн нэг хүн шууд л авахар болж шинэ пүүзээ бямб гаргийн орой авчирч өгөөрэй гэж хэлдэг. Тэгсэн тэр нь охины шийдвэрлэх тоглолтын яг өмнөхөн байлаа. Аргагүй байдалд орсон Рошел охин шийдвэрлэх тоглолттой өдрөө шинэ пүүзээ аваад гэрээсээ гарсан ч утсаа мартаад явчихж. Ингээд Рошел тохирсон газраа очиод дахианы баг өмссөн хүнтэй уулзаж зарах пүүзээ авчирсан тухай хэлэхэд цаадах нь охиныг дагуулад нэг эвгүй байшин руу явдаг. Тэгсэн тэр байшин дотор нь үдэшлэг болж байна. Байшин дотор охины Мерсер зүсийн таних нөхдүүд байгааг удалгүй тэр анзаарна. Тэдний нэг нь өмнө нь Рошелыг дээрэмдэх гэж оролдож байсан бол зарим нь стадионы хавцаа холхиж байдаг нөхдүүд мөн болохыг Рошел танилаа. Тэд Рошелийн пүүзийг хараад чи язтай юм аа. Онлайн дээр энэ пүүз зарагдаад дууссан байна л шүү дээ. Гэх мэтэр хошигруулж эхэлнэ. Гэвч охинд мөнгө хэрэгтэй байсан учраас тэднээс хэрвээ пүүзийг мань авах гэж байгаа бол мөнгөө төл гэж шаарддаг. Тэгсэн тэд Рошелд мөнгөө өгөхийн оронд пүүзийг нь булааж аваад тэрнийг түлхэж орхино. Тэгээд хэрвээ чи пүүзээ $200-тойгоо хамт авахыг хүсэж байгаа бол стадионы дэргэд ажилдаг дэлгүүрийнхээ түлхүүрийг өгч гэж шахамдууллаа. Рошел тэдний санааг ойлгож та нарт дэлгүүрийг маань ухахыг зөвшөөрөхгүй шүү гэж ууралсан цаадуулна. Энд чинь шалгалтан дээр хуулуулдгаас чинь ямар ч ялгаагүй за гэж амийг нь таглана. Тэднээс амархан салах аргагүй болсноо ойлгосон Рошел тэдэнтэй санал нэгдэж угаа дөрвөлжүүлж эхэлнэ. Тэгээд тэр тэдний гараас пүүзээ авсан даруйд тэндээс хар хурдаараа зугтаалаа. Айд сандарсан Рошелыг гудамжинд гүйж байтал ардхан талд нь мотор сонсогдож эхэлнэ. Нөгөө хүүхдүүд Рошелыг машинтаа хөөж байгаа нь тэр байлаа. Сандарсан Рошел цааш зугтаасан ч нүдний шил нь машин зам дээр унсанд нөгөөдөл нь шилийг нь хаг дайрж орхиод хойноос нь үргэлжлүүлээд хөөдөг. Рошел охин хэдийгээр нүдэнд бүрэлзэж байсан ч нарийн замаар орж ухаан жолоогүй зугтаасаар. Тэгээд нөгөө нөхдүүдэд баригддгийн даваан дээр тэр хашаан доогоор шургаж тэднээс мултарч чаддаг. Гэвч нөгөө нөхдүүд дэлгүүрийнхэн түлхүүрийг авчихсан гэдгийг гинэд саналаа. Тэгээд аргагүй байдалд орсон Рошел шинэ пүүзээ өмсөд уранхай пүүзээ гартаа барьж хар хурдаараа гүйдэг. Гүйж явах замдаа тэр гудамжны утастай таарч утсаар ярих гэсэн ч тэрэнд ширхэг зоосч байсангүй. Тэгсэн аз болоход дэлгүүрээр нь байн үйлчлүүлдэг нэг хүү тэрнтэй таарч тус болно. Тэгээд баярлсан Рошел ээж рүүгээ утасцсан боловч ээж нь утсаа авсангүй. Ингээд 3 дугаар анги дуусч байгаа юм. Хэрв та Unitel-ийн урьдчилсан төлбөрт дугаар барьдаг бол дараа төлбөрт Plus багцыг танд санал болгоё. Та датагаа илүү ашиглаад утсаар нэг их ярьдаггүй байлаа гэж бодъё л доо. Тэгвэл өөрийнхөө хэрэглэн тохируулаад хүснээрээ багцаа бүтээж болдог. Бүр ярианы ирэхгүй. Зөвхөн датагаа тултал авна гэж зохиож болно гэсэн үг. Тэгвэл мөнгөнд чинь хэмнэлттэй, ашиглахад чинь чамар. Яаж вэ гэвэл Unitel app-а татаж аваад дугаараа оруулж нэвтрээд л болоо. За 4 дугаар анги нь шийдвэрлэх тоглолт эхлэхээс 7 хоногийн өмнө. Хотын нэгэн жижигхэн дэлгүүрт бүх зүйл ил гуйл уйдгартай байлаа. Харин тэнд ажиллаж байгаа хүмүүс дунд ирч хүчээр дүүрэн ганцхан хүн байсан нь Рошелийн ээж Ванесса. Охин нь чухал тоглолтод оролцох гэж байгаад Ванесса баярлсан нь тэр байж. Гэвч Ванессагийн баяр удаан үргэлжилсэнгүй. Босс нь тэрнийг орой болтол ажиллах ёстой гэж хэлдэг.
Үүнтэй зэрэгцээд баг хүүг нь хардаг өдөр өнжүүлэхээс дуудлага ирж хүүг авах цаг нь болсныг сануулнаа. Босс нь Ванессаг хаалгаар гарах юм бол тэр чигтээ яваарай гэж хатуу сануулсан ч Ванесса зориуд чангаар би яг одоо очиж хүүгээ авлаа гэж хэлчихээд утсаа салгаад ажилласаа гараад явна. Ванессаг өдөр өнжүүлэхдээ очтол баггүй асуудал хүлээж байлаа. Учир нь жаахан хүүн өдөр өнжүүлэхдээрээ айлын хүүхэд хадсан байж. Хүүгийнхээ өмнөөс уучлал гуйсан Ванесса уран муутайхан машиндаа ирж суугаад утсаараа лайв хийгээд дагагчдтай хандаж маш их стресстэй өдөр байлаа гэж хэлдэг. Дагагчд нь тэрэнд янз бүрийн лурамын үг хэлсэнд Ванесса ч урам орж охиндоо авсан шинэхэн бүзээ бэлгэлэхээр тэмцээний талбай руу яар авчлан хөдөлдөг. Тэгэд Ванесса тоглолтын туршид охиноо тултал дэмжинэ. Үүний хажуугаар дагагч нартай зориулаад лайв хийж охиноороо ямар их бахархаж байгаагаа хэлж амжиж байлаа. Тоглолтын дараа Ванессагийн утас дуурч босс нь тэрнийг албан ёсоор ажлаас нь халсан гэдгийг хэлдэг. Энийг сонссон Ванесса уран муутай байсан ч охиноо хараад инээмсэглэж охиндоо чин сэтгэлээсээ баяр хүргэдэг. Маргааш өглөө нь Ванесса эртэлж босоод дагагч нараас нь илгээсэн урмын үгээр тэтгэгдэж ирч хүчтэйгээр гэрээсээ гарч явна. Тэгээд тэр хэд хэдэн газарт очиж ажлын анкет бөглсөн ч ихэнх газрууд уян хатан ажлын цаг санал болгох боломжгүй байсан учраас Ванесса ажилд орж чадсангүй. Ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ өсгөн гэдэг Ванессад үнэхээр хэцүү байлаа. Гэвч орой харж явахдаа Ванесса бас л лайв хийж амьдрал нь ямар хэцүү байгаа талаар хэдий тийм боловч хүүхдүүддээ сайхан ирээдүг бүтээж өгөхийн төлөө бүхнийг хийх болно гэдгээ ярьдаг. Орой нь Ванесса гэртээ ирэхэд Рошл охин компьютер дээр даалгавраа хийгээд сууж байлаа. Охин ангийнхаа хүүхдүүдийн даалгаврыг төлбөртэй хийж өгч байгаа гэдгийг Ванесса ерөөсөө гадарлахгүй. Ажилгүй болсон тэр завл гарвал Uber-ээр таксинд явдаг байлаа. За тэгээд таксинд явахын хажуугаар завсар зайгаар нь ажлын ярилцлагад орж хажуугаар нь хүүхдүүдээ өсгөх гэж чадлаараа зүтгэсээр. Гэвч амьдрал нь тэр бүр санснаар нь болохгүй л байлаа. Бас уян хатан цагаар ажиллах боломжтой ажил олдохгүй хэвээрэл. Гэвч нилээд зүтгэсний эцэст Ванесса нэг фитнесийн газарт ажиллах боломжтой боллоо. Ванесса үүндээ баярлсан ч үүнтэй зэрэгцээд Рошлийн багш Фрэнк утастаж Рошл шалгалтын дээр хуулах гэж оролдож байгаад баригдсан тухай хэлнэ. Санаан зовсон Ванесса Рошлтой уулзаж болсон явдлыг асуусанд Рошл "Ээжээ би хуулаагүй, зүгээр л найзтай туслах гэж оролдсон юм" гэж хариулдаг. Үүнд нь Ванесса тайвширнаа. Тиймээс ч Фрэнк тэр зоригтой явж очиод охиноо буруугүй гэж зүтгэсээр байгаад Фрэнкийг ялж чаддаг. Тэгэд үүндээ урамшсан Ванесса коридорт гарч ирэхдээ бусад эцэг эхчүүдийн шүүмжилсэн хацтай тулгарлаа. Тэд тэрнийг ганцаараа хүүхдээ яаж өсгөж байгааг нь асууж дорд үдсэн байдалтай харьцна. Ванесса эхэндээ тэдний шахалтад орж яхаа мэдэхгүй бачимдаж байсан ч удалгүй тесэрч "Би охиндоо бүрэн итгэдэг. Миний охин хүчрхэг, ухаалаг, үдсэглэнтэй, амьдралдаа хийхийг хүссэн бүхнээ хийж чадах гайхалтай бүсгүй болж өснө" гэж хэлчихэд гараад явчихна. Тэгээд машиндаа суусан хойно тэр охиныхоо бичсэн шалгалтын хариуг хараад тэнд бичсэн нэгийн тоо охиных нь өөрт нь бэлгэлж байсан бөмбөгөн дээрх нэгийн тоо 2 яг адилхан байгааг харлаа. Тэгээд тэр тестийн хариуг үнэхээр охин нь бичсэн болохыг ухаарнаа. Ванесса маргааш нь охинтойгоо энэ талаар ярилцахыг оролдсон ч тэрний анхаарал өөр газарт байлаа. Ванесса эргэлзээгээ хөөж охиныхоо хэлсэн үгэнд итгэхийг байдгаараа хичээнэ. Энэ хооронд Рошл утсаа цүнхтэйгээ ширээн дээр орхиод гараад явчихжээ. Удалгүй Рошлийн утсанд мессежүүд ирж зогсоо зайгүй дуурсанд Ванесса "Би хувийн асуудалд нь оролцох гээгүй. Зүгээр л нөхцөл байдлыг тодруулахыг оролдож байна" гэж өөртөө хэлээд утсыг нь нээж үзлээ. Тэгсэн Рошлийн ангийн Том тэрэнд шалгалтан дээр хуулуулж тусалсанд нь талархсан мессежүүдийг бичжээ. Энэ үеэр Рошл орж ирээд цүнхээ аваад гарсанд утсыг нь үзэж байсандаа бандсан Ванесса Рошлийн утсыг аваад үлдчихжээ. Тэгээд Ванесса Том руу Рошлийн өмнөөс мессеж бичиж уулзахыг хүрээд уулзсан даруйда машиндаа суулгаж хаалгаа төгжээд "Чи миний охинд яхаараа муугаар нөлөөлөд байдаг үлээ" гэж загнасанд Том Рошлд яаж муугаар нөлөөлсөн гэдгээ ерөөсөө мэдэхгүй байгаагаа хэлнэ. Тэгээд "Бид хоёр их сайн найзууд" гэж Том хэлээд энийгээ батлахын тулд Рошлтэй цуг түүдэг галын дэргэд сууж угаад зураг үзүүллээ. Гэтэл тэр зураг Рошлийн паблик тохиргоотой хаяг дээр нь ерөөсөө байдаггүй гэдгийг Ванесса сайн мэдэж байдаг. Тиймээс тэр зургийг хаанаас авсныг нь асуухад Том тэрэнд Рошлийн хувийн нууц хаягийг хэлж өгнө. Тэнд Рошл паблик хаяг дээр байдгаас тис өөр байдлаар бие авч явдаг болохыг Ванесса ойлгожээ. Хамгийн гол нь Рошл мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй. Тэр бүхэл хүүхдүүдэд хичээлээ хуулуулж, ээжийнхээ авч өгсөн цоошин пүүзийг хүртэл зархаас буцахгүй болсон байгаа нь Ванессаг хамгийн их цочирдуулна.
Бас Рошул авч өгсөн шинэ пүүзийг нь $200 хүнд зархаар тохирсон болохыг ч олж мэднэ. Энэ бүхнээс болоод Ванесса хямрлаа. Хамгийн гол нь Рошлийн утас өөрт нь яваа учраас яг одоо Рошул хаана юу хийж явааг мэдэх ямар ч аргагүй болсон байлаа. Тэрнийг өөмөрч байх зур тоомч сэмхэн машинаас нь буугаад зогтноо. Ингээд аргагүй байдалд орсон Ванесса шууд лайв хийж дагагчдаас охиноо олоход нь туслахыг гуйлаа. Ванессагийн хувьд охинтой нь уулзах гэж байгаа нөхрийн юзернеймээс өөр юу ч мэдэхгүй байлаа. Ванесса тэрний профайл зургуудыг үзсний эцэст тэрнийг ахлах сургуулийн сурагч болохыг олж мэдээд санаа нь их завиндаг. Удалгүй тэр охиноо нэг парти дээр байгааг мэдэж тийшээ яаралтай хөдөллөө. Тэгээд нөгөө байшинд нь очтол баахан ахлах ангийн сурагчид партидж хөлөөрөө толгой хийж байгаатаа таардаг. Ванесса тэднээс охиноо сургалсанд нэг хүүхэд Рошлийн нэрийг буруу сонсоод тэрнийг дээд давхарт байгаа гэж хэлж өгнө. Сандарсан Ванессаг дээш гартал тэр өрөөнд нь нэг жаахан хүү сууж байна. Арга барсан Ванесса доошоо бууж тэнд байсан огтос охиныг нь харсан эсхийг асуухад цаадуулна Рошлиг хэдэн настай болохыг асуулаа. Тэгсэн Ванесса өөрийг нь асууж байна гэж бодоод 30 настай гэж хэлдэг. Энийг сонссон охид элгээ хөштөл инээлдэнэ. Тэдний нэг Ванессаг шоолж байхдаа лактосын харшилтай гэдгээ мартаад пицца хазаж орхиж. Ванессач бушуухан тэрэнд тусална. Арга тасарсан Ванесса газарт суугаад тэр охтод зовлонгоо ярина. Өнөөдрийг хүртэл би охиноо дандаа л зөв сайн зүйл хийж байгаа гэж бодож байлаа. Гэтэл тэр өнгөрсөн бүх хугацаанд намайг хуурч байж би охиноо өөршгөө болгохгүй тулд бүхнийг хийсэн ч тэр бүх зүтгэл минь талаар өнгөрөх бололтой гэж уран муудайхан ярьлаа. Тэгсэн тэр охтын нэг нь Ванессад та ийм бодолтой байна гэдэг чинь өөрөө таныг сайн ээж гэдгийг чинь нотолж байгаа юм биш үү гэж хэлдэг. Энэ үеэр нөгөө охин Ванесса гинт санаж охин чинь нэрээ үдшилэг дээр байсан ч төрүүлээд явчихсан штэ гэж хэлдэг. Энийг сонссон Ванесса баярлнаа. Гэвч Рошлиг нэг залуутай хамт гарсан гэдгийг сонсоод дэлбэртлээ уурлана. Тэгээд тэнд байсан хүүхдүүдийг тараахаар шийдэж та нар яг одоо тарцгаа. Тэгвээс би та нарын ээж аав руу чинь утастна гэж сүрдүүлдэг. Гэтэл яг энэ үеэр нэг дугаараа нууцлсан хүн утас руу залгаж таардаг. Ванесса тэр дуудлагыг авах гэсэн ч хоёр хүү утсыг нь шүүрч аваад хоорондоо дамжуулж шидэж эхэллээ. Энэнд нь уралсан Ванесса тэдний нэгийг түлхэж унгаагаад утсаа авсанд тэр залгсан хүн нь гудамжны утсаар залгсан Рошул байна. Охиныхоо дууг сонссон Ванесса тийшээ нисэх мэтэл хурдан явдаг. Ванесса гэрэхэд охин нэг бензин колонк дээр сууж байлаа. Айж сандарсан охин ээжигээ харсан даруйдаа гүйж ирээд твэрч авдаг. Ванесса ч охиноо чангыг чинь твэрч тайвшруулад хоёулаач ярих юм ихтэй дээ гэж хэлснээр 4-р анги нь дуусаж байгаа юм. Зяйнд хүрээд энэ галзуу хөөрхөн анимашны парт 2-ын тайлбар маань дуусч байна. Та нар маань мэдээж дараагийн партыг хурдан оруулахыг хүсэж байгаа нь ойлгомжтой. Брон болон багийнхан маань айл болох хурдан оруулахыг хийж байна. Тэр болтол та нар маань твчээртэйгээр хүлээж өгөх юм шүү. Сая ярьж өгсөн парт 2-ын тайлбараас та нар маань ямар нэг юм ойлгосон бол комментоор манайдтэйгээ хуваалцаарай. За тэгээд энэ галзуу хөөрхөн анимашныг та нарт ярьж өгөхөд Unitel-ийн дараа төлбөрт Plusbox хамтран ажиллалаа. Хэрв та Unitel-ийн урьдчилсан төлбөрт дугаар барьдаг бол дараа төлбөрт Plusbox-ыг танд санал болгоё. Та датагаа илүү ашиглаад утсаар нэгэх ярьдаггүй байлаа гэж бодъё л доо. Тэгвэл өөрийнхөө хэрэглээнд тохируулаад хүсснээрээ багцаа бүтээж болдог. Бүр ярианы ирэхгүй зөвхөн датагаа тултал авна гэж зохиож болно гэсэн үг. Тэгвэл мөнгөнд чинь хэмнэлттэй ашиглахад чинь амар. Яаж вэ гэвэл Unitel-ийн апп татаад дугаараа оруулж нэвтрээд л болоо. Та нар маань саба дараагүй бол саба, адаарсан бол лайк дарж дэмжихээ мартав. Тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу хөөрхөн анимашны тайлбараар эргээд уулзцгаая.